кино хийдэр хэмээх нэгэн охин харанхуй шөнө тоглоомын паркаар урт хар өмсгөл өмссөн хачирхалтай хүмүүсээс зүхтааж байгаа үйл явдлаар эхлэх ба хийдэр тэднээс зүхтаасаар эцэст нь морин тойруулга дээр ирж нуугдана. Гэтэл гинэт мах нэдлэгч буюу пирамид толгойд гарч ирээд морин тойруулгыг ажилуулж эхлэх ба араас нь хөөж байсан үл таних хүмүүс ч түүнийг гүйцэж ирдэг. Ингээд морин тойруулга ажиллаж эхэлтэл нэг хар нүдтэй хачирхалтай охин гарч ирээд хийдрийг аниргүй толгод руу очих хэрэггүй гэж анхааруулах ба хийдрийг учрыг нь асууж амжихаас өмнө гинэт морин тойруулга галд шатаж хийдэрч бас хамт шатна. Гэхдээ азар энэ бүхэн ертөөл түүний зүудсэн зүуд байж таардаг бөгөөд хийдрийн аав нь охиныхоо хашгирах дуугаар өрөөнд нь ирж түүнийг тайвшруулдаг. Хийдэрч аавдаа зүудэндэх хүмүүс нь түүнийг аниргүй толгод руу эргэж дуудаад байгаа талаар хэлэхэд аав нь түүнийг тийшээ явж болохгүй гэж хэлдэг. Гэтэл гинэт өнөөх хачирхалтай хүмүүсийн нэг нь аавынх нь араас дайрч түүнийг алсан боловч энэ нь зүудэн доторх зүуд байж тааран хийдэр энэ удаад жинхнээсээ зүуднээсээ сэрнэ. Хийдэр үнэн хэрэгтээ бол Шэрон байсан бөгөөд нэрээ Хийдэр болгон өөрчилсөн байдаг бөгөөд Хийдрийн аав Кристоферч бас нэрээ өөрчлөн Хари болгосон байдаг. Кристофер ихнэр Рүүцийнхээ аниргүй толгодын буруу номтнуудын бүлгэнд хийсэн зүйлийн дараа тэднээс цугтахын тулд энэхүү өргөмөл охин Шэрон болон өөрийнхөө нэрийг өөрчилсөн байжээ. Шэрон Рүүц хоёр аниргүй толгодын уруу ертөнцид гацсны дараа Рүүц яаж ийгээд Шэроныг бодит ертөнц рүү нөхөрлөгөө илгээж чадсан бөгөөд харин өөрөө тэндээ гацсан хിവэр үлдсэн байв. Ингээд Шэрон буюу Хийдрийг буцаж ирснээс хойш Хари Хийдэр хоёр аниргүй толгодын буруу номтнуудын бүлэглэлээс цугтахын тулд нэр усны өнгө гээд хамаг зүйлсээ сольж байнга байршлаа өөрчлөн өөр газар руу нүсээр ирсэн байна. Ингээд үйл явдал одоо үе рүү шилжихэд Хийдэр зүуднээсээ сэрснийхээ дараа шинэ сургууль руугаа явдаг бөгөөд замдаа тэр нэгэн үл таних эртээ таарч өнөөх ирч Хийдрийг хоргоон зогсоосон боловч Хийдэр тэндээс яаран явдаг. Удалгүй тэр шинэ сургууль дээрээ ирээд шинэ ангийнхандаа өөрийгөө танилцуулахад шинэ ангийнх нь охтууд Хийдрийг үл ошоод шоосон байдалтай хүлээж авна. Гэсэн ч Хийдэр угаасаа байнга нүдэг болохоор үүнийг нэг их тоолгүй өнгөрөх ба ангид нь бас нэг хүүхэд шинээр шилжиж ирсэн нь манай Джон Сноу буюу Винсент гэх хүү байдаг. Хийдэр хичээлэн тарсны дараа сургуулиасаа гарч яваад өнөөх автобусны буудлын дээр таарсан ир сургуулийнх нь гадаа ирчихсэн зогсож байгааг хараад аниргүй толгодын буруу номтны бүлэглэлийн гишүүн байж магадгүй гэж цэжиглэн аав руугаа уцаар ирнэ. Ингээд тэд хоолны газарт уулзахаар тохирсон ч Харигийн гэр лүү үл таних этгээд нэвтрэн орж ирдэг. Энэ зурч Хийдэр хоолны газарт аавыгаа хүлээж байтал төрсөн өдрийн мэнд хүргийг Хийдэр Алиса гэсэн бичгтээ бөмбөлөг олж харах ба тэнд байсан хүмүүс нэг л хачирхалтайгаар ашиглаж эхэлнэ. Гэхдээ түүнийг юу болоод байгааг ойлгож амжихаас өмнө өнөөх үл таних ир араас нь ирсэн тул Хийдэрч хамгаалагч дээр очиод тусламж гуйтал хамгаалагчийн царай аимшигтай болчихсон байдаг. Айсан Хийдэрч эцэст нь өнөөх өөрийг нь дагаад байсан эртээ нүүрэлдэх ба үл таних ир өөрийгөө хувийн мөрдөвч Дуглас гэж танилцуулдаг. Дугласыг аниргүй толгодын буруу номтны бүлэглэл Хийдрийг олуулахаар хүсэлсэн боловч Дуглас мөрдлөгийнхөө явцад тэдний аимшигтай төлөвлөгөөг олж мэдээд Хийдрийг хамгаалахаар шийдсэн байдаг. Ингээд тэд цахилгаан шатанд суудал гинэт аниргүй толгодын нүргүү мангас шиг зүйл гарч ирээд мөрдөвч Дугласыг чирэн алга болох ба айсан Хийдэрч арайхийн тэндээс цухтаж амжих бөгөөд удалгүй цагдаа нар ирж Дугласын цогцыг олдог. Хийдэр энэ үеэр Винсенттэй таарах бөгөөд Винсент ээж балмагцсан шинжтэй байгаа Хийдрийг хараад түнд хань болж хамт явн яриа өрнүүлнэ. Хийдэр Винсентээс зүуд бодит байдал хоёрыг яаж ялгах тухай асуухад Винсент өвөн зүуд болон бодит байдал хоорондоо ямар ч ялгаагүй нэг л зүйл гэж үздэг талаар хэлдэг. Хийдэр Винсент хоёрыг хамт байхад Хийдэр маш олон хачирхалтай хүндөрснүүдийг олж харсан ч энэ нь зөвхөн Хийдэрт л харагдаж байжээ. Удалгүй Хийдэр Винсент хоёрын сууж явсан автобус буудлын дээр ирж зогсон Винсент Хийдрийг гэрт нь хүргэж өгөх ба Хийдрийг гэртээ ороход хан дээр нь цусаар аниргүй толгодод хурч иргээд биччихсэн байдаг. Үүнийг харсан Хийдэрч айж цочирдон аавыгаа дуудан гэрээрээ нэг хайх бөгөөд Хийдрийн хашгирахыг сонссон Винсент ч юу болоод байгааг мэдхээр гэрт нь орж ирдэг. Ингээд Хийдэр Винсентэд түүнийг бүр баг байхаас нь л хэсэг бүлэг хүмүүс араас нь ангуучилж ирсэн талаар хэлээд бушуухан шиг аавынхаа нуусан байсан гарбуу гэх мэт хэрэгтэй зүйлсээ баглаад гэрээсээ явахаар болно. Тэр Винсентээс тусламж гуйн түүнийг аниргүй толгод руу хүргэж өгөхийг гуйх ба тэд чудлгүй Хийдрийн аавын машинд сүүн хөдлөнө. Замдаа Хийдэр аавынхаа олон жилийн турш аниргүй толгодод яг юу болж байсныг олж мэдхээр цуглуулсан материалуудыг уншиж судлан аниргүй толгод хотыг индианчуудаас булааж авсан газар нутаг дээр шорон байгуулах зорилгоор барьсныг олж мэддэг. Удалгүй тэд нэгэндийн буудалд ирж тэнд шөнийг өнгөрүүлэхээр болох бөгөөд Хийдэр өөрийн харанхуй тал Алисагийн талаар хардарч зүүдлэн олигтой унтаж чадалгүй сэрнэ. Дараа нь Хийдэр Винсенттэй ярилцаж байтал Винсент гинэт өөрийгөө буруу номтны бүлэглэлийн гишүүн болохоо хэлж үнэн хэрэгтээ тэрч бас аниргүй толгод хотод төрж өссөн гэдгээ илчлэнэ. Тэр буруу номтны толгойлогч эмэгтэй хүү байсан бөгөөд ээж нь түүнийг Хийдрийг аниргүй толгодод авчруулахаар явуулсан байжээ. Тэр мөн аниргүй толгодод хараал авчирсан гол буруутан бол Алиса гэдгийг хэлээд Хийдрийг тэрхүү чөтгөрийн хүчний нэг хэсэг гэж хэлдэг.
Ингээд Хидр Винсент хоёрыг энэ талаар маргалдаж байтал гинт бодит байдал энергүй толгодын зэрэгцээ ертөнцтэй хойлолтон шилжиж дуглаасыг авч явсан өнөөх мангас гарч ирээд Винсентийг ч мөн авч явах бөгөөд Хидр дэм буудлын өрөөнд ганцаараа үлдэнэ. Ингээд Хидр сэргснийхээ дараа буугаа аваад замаа үргэлжлүүлж энергүй толгод хотод ирэх бөгөөд түүнийг энергүй толгод хотод тавтай морил гэсэн бичиг бүхий самбар цагаан үнс хайсан эзэнгүй хот ухтан авна. Улмаар түүнийг хотын төвд ирэхэд тэнүүлч эмэгтэй гарч ирээд Хидрийг энд байх ёсгүй, эндээс яв гэж хэлдэг. Тэр болсон бүх зүйлсийг Хидр тайлбарлаж энергүй толгод хот ийм байдалтай болсон нь буруу номтны бүлэглэл түүний охин Алисаг шулан гэж үзэн хариуцах зорилгоор амьдаар нь шатааснаас болсныг тайлбарлана. Энэ аимшигтай явдал Алисагийн өшөө хорслыг төрүүлж түүнд байсан төрөлхийн сүнслэг чадварыг сэрээсэн бөгөөд тэр энэхүү хүчээрээ энергүй толгод хотыг хараж одоогийн байдалд нь хүргэжээ. Алиса өөрийн цагаан сайн талыг шинээр төрсөн хүүхдэд шилжүүлсэн нь Шэрон буюу Хидр байсан бөгөөд Хидрийг асрамжийн газарт байхад нь Рүүз хайрыг хоёр өргөж авсан байв. Харин одоо энергүй толгод хотын буруу номтны бүлэглэл Алисагийн хараалыг арилгахын тулд нэгэн зан үйл хийхээр төлөвлөж байсан бөгөөд үүнийг хийхин тулд Хидр болон Алиса хоёр дахин нэгдэх шаардлагатай байжээ. Ингээд Хидр аавыгаа болон Винсентийг аврахын тулд буруу номтны бүлэглэлийг зогсоох шаардлагатай болсон байв. Дараа нь Хидр тэнүүлч эмэгтэйгээс салан аавыгаа хайж эхлэх бөгөөд тэр эзэнгүй хотоор хэсэг хайж гүйсний эцэст нэгэн хаягдсан манеканы үйлдвэр дээр ирдэг. Тэр тэнд яг л аалт шиг олон хөлтэй манекан мангастай таарах ба мангас эмэгтэйчүүдийг барьж аван манекан болгож хувиргаад дараа нь өөрийнхөө биед нэмдэг байв. Хидр мангаст баригдсан эмэгтэйчүүдээс нэгийг нь арай гэж суллаад хамтдаа зүхтаах гэтэл гарах гарц дүүжээтэй байж таарах ба газар тэд ойролцоон агааржуулах хоолой байгааг олж харан агааржуулах хоолоогоор орж зүхтаана. Гэсэн ч харамсалтай нь Хидрийн аварсан охин замдаа баригдан Хидр ганцаараа цааш зүхтаахаас өөр аргагүй болдог. Харин энэ үеэр Хидрийн аав Винсент хоёр буруу номтны бүлэглэлд баригдсан байх ба буруу номтны бүлэглэлийн толгойлогч эмэгтэй тэднийг байцааж байдаг. Хидрийн хувьд тэр явсаар өмнө Винсентийн яриад байсан өвөөгийнх нь хоригдож байгаа өрөөнд орж ирэх ба Винсентийн өвөө Хидрийг шулан гэж үзээд түн рүү дайрахад Хидр ч түн рүү гар буугаараа бодно. Гэтэл Винсентийн өвөө нь мангас болж хувираад Хидр рүү дахин дайрах ба Хидр хэд хэдэн удаа түн рүү буудсан боловч мангаст сум нөлөөлдөггүй. Ингээд тэр Хидрийг барьж аван авч явах гэтэл Хидр цээжинд нь байгаа сахиусыг олж түүнийг авахд мангас ч өөрөө бутран унаж алга болдог. Дараа нь Хидр эмнэлгийн оронд хүлээтэй байгаа Винсентийг олох ба түүнийг тойрон энергүй толгодын нүдгүй сувлагч мангасууд хүрээлсэн байдаг. Хидр Винсентээс аавынхаа хаана хоригдож байгааг асуухад Винсент түүнийг сулвал Хидрийг аавынх нь байгаа газарт аваачаар болдог. Тэр арай гэж Винсентийг хүлээснээс нь суллах ба сувлагч мангасууд тэдэн рүү хутгаараа дайрсан ч харж чаддаггүй учраас Винсент Хидр хоёр тэндээс аюулгүй зүхтааж чадна. Ингээд тэднийг зүхтааж гарсны дараа Винсент Хидрийг тоглоомын парк дээр авчрах ба энэ нь буруу номтны бүлэглэлийн гол байр руу нэвтрэх хаалга байжээ. Винсент Хидрийг нууцаар нэвтрүүлэхийн тулд хамгаалагчдын анхаарлыг өөрлөгөө татсан боловч харамсалтай нь Хидр баригдан морин тойруулга руу зүхтаахаас өөр аргагүй болдог. Ингээд киноны эхэнд Хидрийн зүүдэлсэн шиг үйл явдал болж Хидрч морин тойруулга дээр өөрийнхөө харанхуй тал болох Алисатай нүүр тулна. Ингээд тэднийг нүүрэлдэж байх зур Алиса Хидрийг ч мөн өшөө хорсолд автуулж өөрийнхөө харанхуй талд уруулахаар оролцсон ч Хидр түүнийг тэрвэн Алисаг хүлээн зөвшөөрснөөр харанхуй талаа ялж Алисач замхран алга болж Хидртэй нэгдэнэ. Дараа нь Хидр буруу номтны бүлэглэлийн төв байр руу орж толгойлогч эмэгтэйтэй нүүрэлдэх ба толгойлогч эмэгтэй түнд өөрийн бүлэглэлийнхээ хамгийн гол зорилгыг илчилдэг. Тэд Хидрийн аавын цусаар Хидрээс төрсэн өөрсдийн шинэ бурхныг хооллох төлөвлөгөөтэй байсан бөгөөд тэд анхнаасаа л Хидрийг ийм зорилгоор ашиглах гэж энергүй толгодод өрхтөн авчирсан байжээ. Хидр тэднийг зан үйлээ хийхээс өмнө Винсентийн өвөөгөөс авсан сахиусаа толгойлогч эмэгтэйд өгөхөд тэр дуглаасыг авч явсан өнөөх мангас болон хувирдаг. Ингээд тэр Хидр рүү дайрахад Алисагийн мангасуудын нэг пирамид толгойд гарч ирээд Хидрийг аврах ба пирамид толгойд болон толгойлогч эмэгтэй хоёрын дунд ширүүн тулаан өрнөнө. Эцэст нь пирамид толгойд толгойлогч эмэгтэйг ялж Винсент Хари Хидр 3 тэндээс амжилттай зүхтаан гарах ба Хари тэндээ үлдэж ихнэрээ хайхаар болж Хидрт заавал буцаж ирнэ гэж амладаг. Ингээд кино төгсгөд Винсент Хидр хоёр замд таарсан ачааны машинд дайгдан энергүй толгойд хотоос явж байгаагаар кино төгснө.